Оны өмнө эрчим хүчний үнийг нэмэгдүүлсэн. За гэхдээ иргэдийн зүгээс эрчим хүчний төлбөр хэд өндөр гарч байгааг шүүмжлэх болсон. Харин засгийн газрын хяналт хэрэгжүүлэх үндэсний орооноос эрчим хүчний үнийн өсөлтөд шалгалт хийжээ. Шалгалтаар эрчим хүчний үн 30-аас 89%-аар нэмэгдсэн тогтогдожээ. Айл өрхүүдийн эрчим хүчний үнийг хэрэглэнээс нь хамаарч шаталсан байдлаар үнийг нь өсгөхөөр шийдвэрлсэн. Ингэхдээ дунджаар 30%-аар нэмэгдүүлэн хэмээн мэдээлж байсан. Тэгвэл бодит байдлаар зарим айл өрхүүдийн төлбөр 89%-аар нэмэгдэжээ. Эрчим хүчний үнийн өсөлт харилцан адилгүй байгаагийн шалтгааныг шинээр суйрлуулж эхэлсэн тоолбоороос үүдэлтэй гэж тайлбарллаа. Нэмэгдсэн ялгаа нь бол нөгөө тухайн айл өрх ямар тоолбор хэрэгжилж байгаасаа хамаарат ялгамжаатай бодогдож байгаа тийм зүйл байсан гэдгийг бас хэлье. Энэ тогтоогцоо. Цаашдаа мөн эрчим хүчний үйлдвэрлэл явуулах одоо шинээр станц барих ч гэдэм үү те шинээр эрчим хүчний их усрууд барих зөвшөөрлийг баахан хүмүүс авчдаг юм байна. Тэгээд хийдэг юм. Яг тэр барьсан зөвшөөрлөөрөө тэр хүмүүс эрчим хүчний шинэ их усруудыг барьж байгуулсан байсан бол өнөөдөр Монгол улсад 1623 мегабайтын эрчим хүч үйлдвэрлэх байсан. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх үндэсний хорооноос төрийн худалдан авалтад хийсэн хяналт шалгалтаар 63.8 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийсэн зөрчил илэрчээ. Үүний цаана тендер зарлалгүй өөрсдийн хамаарал бүхий иргэн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон эсхийг наривчлан шалгасны дараа шууд худалдан авалт хийсэн дарга нарын нэрсийг зарлахаар болжээ. Иргэдийн өргөдөл гомдлоор Дархуул аймагт хяналт шалгалт ажил хийгдсэн. Тэгээд энэ дээр хэд хэд ноцтой зөрчил гарсан. Ялангуяа тендер худалдаа авах ажиллагаатай холбоотой зөрчлүүд нэлээд түгээмэл гарсан. Тэгээ би явж үж энэ дархны асуудал бол зөвхөн дархны асуудал биш. Энэ бусад энэ аймаг төрөөмжт компани төрийн байгууллага дээр байгаа нийтлэг бас алдаа дутагдaltaж бас энд байгаа болов уу гэж харж байгаа. Тухайлбал 22-оос 24 оны нийтдээ 30 гаруй төрлийн төсөл арга хэмжээний 63.8 тэрбум төгрөгийн одоо шууд худалдаа авалт хийсэн байж байгаа. Гэтэл өнөөдөр 24 онд үйлдвэрлэсэн чинь 841 байж байгаа чинь. Түүнчлэн хөдөө орон нутагт хууль бус халаас сэлгээ газар аваад байгааг онцолсон юм. Тухайлбал Баян-Онгор аймаг хууль бус томилгоогоор улстай толгой цохиж байгааг хяналт хэрэгжүүлэх агентлагаас мэдээллээ.